За сайн байна. Чадвар хуулбарлагчийн парт 2 ороход бэлэн боллоо. Тоглоо сууж таалаас орхино. Өмнөх парт дээр жинхүүгийн араас хүмүүс орж ирсэн дээ. Тэрнээс үргэлжлүүлээ явъя. Энэ хүмүүс нь юу хүмүүс вэ гэхээр жинхүүгийн цамхагт орж ирснээс хойш нууцаар дагаж явсан хүмүүс. Левел 1 үеж лабиринт руу ганцаараа түлхүүрг орчихлоо. Тэр хэдүүлээс дагаад орцгоё гэдэг. Сайн. Энэ лабиринтийн хаалга онгорхой байхаар нь ороод ирсэн. Эгийн цуг байгаа юм чинь хамтарч ажиллая. Энэ дур бас ирээдүйд хийдэд дурддаг болохоор нэр өгчээ. Алик гээд. Жинхэнэч үнний мэлмиг ашиглаж тоглогчийн цонхыг гаргаад ирдэг. Алик чадвар нь бол харилцаа. Танихгүй үнтэй хурдан найзууд болж чадна. Нэмээд тухгүй байх мэдрэмжийг нь арилгадаг гэж байгаа. Хуулбарлах нөхцөл нь болохоор 240 цаг буюу 10 өдөр халигтай туг хамт байх хэвээр. Яг 240 цаг болохгүй талиг жихог хоёрын дэрэгд нь өөр хүн байх ёсгүй. Харилцаа. Ирээдүйд тэрнтэй гарна хэлэхэд хэрэг болж магадгүй юм. Намайг Канжихё гэдэг. Энэ хийж миний араас суудах шагаан цаг хугацааны л асуудал. Халиуг чадвар ашиглаад наалдж авангуудлаа. Та өдгөр давхар хүртэл явж байсан ингээд асууна. Жохогийн бүр нүүр нь улаагаш. Яа, мэдүүгээс бол харагдана орхлоо. Би ч бодгож чадхаараа хоол явсан гэж хариулнаа. Тийм үү. Тэгвэл энэ лабиринт яг яадаг юм бол их амархан. Тодорхой хугацаанд лабиринт хэлбэрээ өөрчилдөг. Гэт хэлж дуусаагүй байсан доторх юмсынх нь байршлан солигдож эхэлдэг. Энэ ч бүр паниктаад арай гэж л амьд гарч байгаа. Хөөе ч юм уу. Чамаас олж бид ийм байдалд олцглоо. Бараг л үхэнгээ алтлаа. Байршлаа өөрчлөлт гэдгийг эртхэн хэлж авахгүй яасан. Гэхдээ намайг даг гэж би та нарт хэллээ. Өөрөөсөө орж ирцгээчээд би та нар хүчээр оруулж ирээгүй шүү. Нэг шарт толгой дуурлаад чадвар ашиглана. Тэгсэн нэг модон сэлэн байдیں۔ Хүүхдийн тоглоом ааш. Яг солиорж явахад нь нисч хурж ирээд толгойг нь тастаадах нь Минотавр сүх шидсэн байдаг. Минотавр ч улаан галзуу юм сүхэ авснаа мөөрнөө. Тэгтэл шууд жихэг өөдөөс нь гүйтлээ үсрээд дарилтаасан болчихдог. Тэгсэн завсраа оноо нэгээр нэмэгдэг. Энэ нь юу вэ гэхээр хэрвээ өөрөөсөө илүү их левелтэй үнэтэй тулдж байвал энэ завсраа оноогоор нь левелийн зөрүү нь багасдаг. 3 завсрын оноонд 1 левелийг багасгах. Завсрын оноо нь 9 байвал 3 левелийн зөрүүг багасгаж болно л гэсэн. 1 левелтэй байхтай хөгж хамгийн өртөнтэй арга. Жишээг болтгоо болгондоо 0.105-аар нэмдэг завсрын оноогоо хүчтэй совлоогоод онохгүй бол удахгүй хэрэг. Манай халиуг л гэж авсан. Халиугийн царай бүр цонхийц. Ийм галзууг дагаад орох гэжтэй. Жишээг удаан байна шүү гэсэн Минотавр уурлаас автал. Жишээг болцож хүзүүгээр шүүгүүлж. Тэгсэн завсрын оноо нэгээр нэмдэг. Мөрийн ил гэсэн үг. Тэр хэрэгтлөөр нь тэр хэмжээгээр эргүүлж авна. Жохог тэгээ нөгөө хэдийг харсан зогтох гэж байна шүү. Өө. Та нар зогтохгүй юу? Бол доо. Зог завсрын оноогоо нэмье. Алив. Минотаврын саавалтанд хоёр нь өгчнө. Тэгээд лабиринт хэлбэрээ өөрчилнө. Халиугны цогны үстэйг ашгүй нэг юм өхрнээс зугтлаа гэсэн. Үгүй дээ. Тэр араас хөөрж ирэх болно. Яг ингэж завсрын төвшнгөө 1 сар нэмэх болно. Энэ дэлхийд тэр үнгүй юм гэж байхгүй. Амигч аварсны төлөөс бүх цоосоо гаргаад ир. Кадр солигдоход нэг залуу өөрийгөө ганцаараа гоблинуудыг алж байгаа юм шиг бичлэгээ эдитлээд цацаад 100 сэтгүүлэн амна гэд хангалзаад байж байсан. Нэг жигсж байсан байрыг нэг бичлэг эвдэд гараад байна. 10 минутын өмнө жихэг халиуг сугнуус хоёрыг дэвсэж ивдэг. Эдэж шуух юм болоод иргээд явуулж байдаг. Явуулсан ойгоороо нөгөө халиугаас авсан зоос ороод дэлгүүр рүү ороод баахан EF төвшний зүйлсүүд авдаг. Тэгээд авсан 3 айтманд илүүлээд азин дээрхийн хүрдгээд S төвшний айтманд олдог. Энэ нь 10 минутын турш хэрэгслэгчийн азыг тулгаж өгдөг. Жихэг шууд азын үрдээ эргүүлээд идэвхжүүлсэн. Авсан 10 скрол ашиглаад бүтэн 10 удаа чинжил утгаа сайжруулдаг. Тэгээд тэр бичлэгээ хийсэн нь энэ юм аа. Жихэг анхны 10 удаа сайжруулалт хийсэн гээд 5000 зоос эргэлж болохоор л юм. 10 өдрийн дараа. Аликнуусаар лайв асаасан юм шиг ба. Чат уншаад идэг. Хэрэггүй навшнууд. Ядаж ахт намайг ийм байдалтай гацсан гэдгийг хэлсэн үү? Тэгсэн нэг нь хэлсэн. 3-7 хоног болж байж наа чи очиж чаднаа гэсэн. Ой, хоёулаа. Энийг хүндж байхад нь алчаад ахыг хэртэл тэсэж байж бас болно шүү дээ. Гол нь яаж алах вэ гэсэн. Нөгөө сугны үс нь яг чулуугаар чаагаад авдгийн даваан дээр халиуг болуулаад ороор халъя гэд авраг үхэрд зүгний тур гарч ирээд зөвүүн нэ. Хоолнд нь ингээд хийж аваад алах гэдэгхгүй юу? Тэ хайдлан мөөг юм уу? Ой халиука ардаагаа ус аваад өг. Сугны ус мөөгөө нэмүүлээ. Тэр ичглээ. Гэсэн нөгөө сугны үснийх нь хамар амнаас нь цус садраад байдаг. Яг яач вэ гэсэн жихэг хоёулангаас нь юм асуухтаас солиод авсан байдаг.
Хөөе Алока. Чи зөвшөөрөлгүй лайв хийж байгаа сте. Гэт системд репортлж байна. Өмнөх партер хэлсэндээ лайвыг зөвхөн босс дээр л ашиглаж болдог гэд. Алокын лайвыг үзэж байсан ид нэг сар өөр хүн үзэж болохгүй. Үзэж байгаад баригдвал бүх насаараа лайв үзэх хэрэггүй болно. Харин Алокт болохоор аимшиг төв тавилан үлээж байгаа гэдэг. Минотаврч гарч ирсэн чинь Алок шууд Жохиогийн ард ороод Би яах вэ? Намайг авраарай. чи ордуулж болох гэж байсан хүнээс авраараа гэж өгж байгаа юм уу? Чи чичгнүүргүй юм да. Яг энэ үед 240 цаг нь өнгөрч нөхцөл биелээд Жохиог харилцаа гэсэн чадварыг нь хол. Одоо чи хэрэггүй. Манай хаяг мэдхүү. Тэрэ бүлгэнд бай. Гисэн Минотавр гараад ирнэ. Оо, гүрхийн л зүслээ. Гэхдээ хохирол авч байна. Завсар үзүүлэлтийн юмст нонж. Гэт галын элементээ ашиглаж сатар болж байгаад хоёр үлнийхэн шүрмсийг зүсдэг. Минотавр тэгсэн тогшрол гэдэг чадвар ашигладаг. Энэ нь Минотавр дайралтын хүч хурдыг 30%-аар нэмдэг. Өмнө гол орчин тасар тотох болно. Муу шүү. Фредер. You're never gonna make it, you're not good enough. There's a million other people with the same stuff. Алууч бүр мэл гайхацсан. Тэрэ бүлгэм чинийг ялч чадахгүй байтал Жохиог илэрхүүж байна. Та чи юм нөхцөл инээдэг байна. Муу галц оноош. Завсрын оноо 57. Жохиог зүсээл гарсан Минотаврчийг зөрүүлж сөхгийн даван дээр зогсдог. Минотаврын тогшролтын хугацаанд дууссан. 5 минутын турш хүчтэй байгч дараа нь 24 цаг унтдаг. 57. Даажгүй шүү. 19 левлийн зураг ашиглаж болохоор л олчлаа. Одоо 20 энэ маягаар бол хангалттай өрхөө байна. 20 өдрийн дараа. Болтох болгон 0.105-аар нэмдэг байсан бол одоо 0.1015-аар нэмж байдаг. Завсрын оноо 100 эцэст нь хүрчихлээ. Гэт 100 хүргүү үе шууд Минотаврыг зохиод унгачдаг. Амар амархан байсан байна л да Жохиог. Ой нэрэ Алок. Би компани ажиллуулах санаатай байгаа. Гişүүд илсүүлээд. Гэсэн Алок Илсүүлэхээ. дургу байгаа юм уу? Юу гэж дээ. За тэгвэл ашигтай талаа нэрлэлтий. Миний чадвар харилцаа. Хүмүүстэй харилцахад хэрэгтэй. Өөр би хийж урахгүй. Ингээл болоо юм уу? Харамсалтай. Гэсэн Алок Бархамын бүгж. Би үгүй. Намайг лэмдүүлдэж. Жохиогч үнний мэлмиг ашиглаад Алок үнэн хэлж байгааг нь мэдчихнэ. Мөрөлтний компани топ тэмэрл. Манай компани 3 дүрмтэй. Ямар ч цалин мөнгө өгөхгүй. Би чамаг хизээж хаанч дуудж магадгүй. Тэр үйл болохоор хурд ирэх ёстой. Одоо харин гэрээгээ хөвгүүдээ. Гэт галын элементээ харилцаатай нийлүүлээд тамгалдгаа чадвартай болонгуудлаа шууд Алокийн нүүрэн дээр нь тамгалчихдаг. Энэ тамгалдгаа чадвар нь яадаг чадвар вэ гэхээр Жохиогийн хэлсэн тушаал болгоныг нь биелүүлэхгүй бол тамгалуулсан газар нь ингээд шатж байгаа юм шиг өвдөлтийг мэднэ. Тэгээд лабораториэсээ гарнаа. Доктор Дахрын лабораторийн хамгийн түрүүн цэвэрлсэн гээд тэр хоёрт 5000 цоос өгдөг тусна. Хөөе Алок өгөх. Бас Бархамыг бүгж 3 тосор өгөөрэй. 3 арай бага биш. 2 хоног. Жохиогийг лабораторид байхад хүн төрөлхтөн 3 дугаар давхрын босстой тулдах гээд бэлтгэл ажилтай байгааг мэдж авна. Замхаг доктор байгаа нөөцийг ашиглах гэж ийм хурдан явж байгааг ойлгож байгаач эхлээд 20 дугаар давхраач дуусгаагүй байж 3 дугаар давхар гэж байдаг. Жохиог 1 сарын хугацаанд өөр юу болсныг мэдхээр өмнө цог тоглож байсан хүмүүстэйгээ уулзнаа. Энэ эрэгтэйг нь үл хаалцаа ир гэдэг 23 настай, одоо нас Тамка. Энэ нэмэгтэйг нь болван удамчны цөмийн нутагт гэдэг 25 настай. Хамт 20 дугаар давхар хүртэл цэвэрлж чадвал энэ хоёрын чадвар хуулбарч болно гэдэг. Миний нэрийг Пастай онгс гэдэг. Анх удаа амьдрал дээр уулзж байгаа чи их тухтай юм шүү. Тамка 92 намайг байхгүй байх хугацаанд юу болсныг бүгдийг нь хэлсэн. Бүлгэмүүд, тренд стримрүүд, бас өөрсдөө чөтгөргөж нэрлсэн хүмүүсийг хулгайлж зоос болгож байгаа талаа. Нөө Жохиог та тест өгсөн үү? Тестэд тэнцсэн хүмүүс самхлаа орох хэрэгтэй болно. Тэнцвэл баркод өгөн танд. Сонирхолтой шүү. Ингээд шалгалт өгөхөр юмнаа. Алокч шалгалт өгөх гэж ирж байгаа болтой байдаг. Хамт явж байгаа хүмүүс нь болохоор ахан. Тэгээд долооны бүлгэмийн алдартай Ким гээд нөхөр. Хамгаалагч нарын сэтгүүлчдийг холдуулж байгаад Жохиогийг дүлээ юм уу? Хурдан хөдөлгээд байна гэдгийг юм да. Арай андуурч удаа. Яагаад би хөдлөх ёстой гэж оожлоод байж хот чинь. Тэгсэн Алокийн ах нь очиод саргунаж өгнө. Жохиог шууд боломжийг ашиглаад үнний мэлмэгээр хараадах нь чадварыг нь хуулбарлах нөхцөл нь болохоор энэ нөхрийг тултан дайсган цуулах гэсэн байдаг. Алок Жохиогийг харангуудлаа шууд танигдаад эхэлнэ. Махарал зөд гээд орилоод байхад нь Жохиог шууд ууж байсан усаа нүүрлэн цацаад гоён дундуур нь тас хитл амнаа.
Тэгсэн нөгөө тулааны бүлгийн Ким одоо хангалттай гээд ороод ирнэ. Жихэг үнний мэлбийг ашиглах гэж оролцсон ч хэд их төвчний ялгаатай учраас асгах боломжгүй гэдэг. Хүн алах гээ юу? Яса. Дотор солонгосын хүн ороход гаргах чинь хэрэгтэй болохоор алтхаа сайгаа юу? Чүм яаж гэхээсээ илүү солонгосын хүн ороходгийн сөрөг талыг нарилгах аргыг асуух юм шүү. Гисэн Ким шууд чадвараа ашиглаад өөрийнхөө хаа дотор очдөг. Чинийхэр бол 10 гийн дараа мэдээлэл солилцох гэж юу? Солонгосын хүн ороходог төөхөөр нийтвэл шидийг хордуулах сөргнөлөөтэй. Гэхдээ энэ гурыг ашлах юм бол сөргнөлөө нь алга болно. Карсаны шингэн, сарны туяан чулуу, хамгийн чухал нь Мондроготогийн хөл. Би чамд Мондрогорогийн хөлийг олох газар зааж өгье. Онд нь 10 гийн дууг. Тэгсэн Ким бургайхацсан. Яахад Жихогийн хэлсэн юмнууд нь бүх мэдээлэлтэй дараад байхаар гайхгүй одоо яах вэ лээд тэ. Болно. Гэхдээ 10 гинт арай үнэтэй. Тэгээд сэлмээ чиглүүлж Жихог сэлмийг нь хууснаа. Чи буруу ойлгосон бол тээ. Энд санал тавих нь чи биш. Би. Тайпкэс хоёр хөөрхөн хүмүүсийг тэр хаалт руу ойртуулах гээд хамгаалж идэв. Тайвшир хоёроо. Би зүгээр. Хөөе. Ингээ зүгээр явах гэж юм. Одоо надад ганцхан боломж өгч. Би бүр дэлб нүдэд гээд үгийг хэлж дуусгалгүй багалзуурдаж авснаа. Тэр нь түрээд үзээрэй. Өөрийнхөө дураар хөдөлвөл алах болно шүү. Тэгсэн өгсөл нь биелээ. Та амжилттай хоомгой амьсгал холборлаа гэдэг. Энэ болохоор амьсгалаа удирдах зүрхний хэмжээ өөрчлөлт болгох чадвар. Хөөх. Алиг орохоос өмнө хөөрхөтэй идсэн юм хата. Тэгээд шалгалтын өрөөлөө яваад орно. Таны шидийн болорт хэрэг хөхрөл учруулснаар бид төвшинчэн тодорхойлох болно. Хөөе, наад болорч юм шээ энд. Нөгөө шалгалтын чиг эс төвшний зэрэглэл. Одоохон дарагтаа хэлээд байд надад 7 хоногор хойшлуулж. 7 хоногийн дараа болболно. Гэхдээ амьдралаас би баггүй юм сурсан шүү. Хол байгаа хуулиас илүү ойр байгаа тодорхой сайн гэдэг. Тэгээд гарсан халиг бархамын бүгжийг барьсан хүлээж байгаад өгдөг. Болсон биз дээ. Энийг одоо арилгаад өг. Чамаас шатгаална да. Гээд явна. Таны төвшнөх гэж юу? Харин тийм ээ. Хоёрдугаар шалгалт нь болохоор гендон руу орох. Яны гендон руу орох гэсэн Франк гэх хүмүүс хэлсэн шүү дээ өөрийгөө. Тээвэрлэх хичээл орох боломжтой байдаг. Юмын зүүж өгөхөр болоод орчно. Өөрчлөлт өгөө юм шүү. Тэгсэнгийн систем санхүүгийг эзэлсэн хамгийн анхны хүний шагналгээд хайрцаг өгдөг. Ээсэн чинь Аз бас дасан цогцох чадвар хоёрыг 10-аар нэмдэг. Бас хөлдөө сэтгэл нь ойрхох гэсэн хоёр чадвар өгдөг. Хөлдөө сэтгэл нь ямар ч нөхцөлд энгийн байж чадна. Ноёрл нь ганцаараа шагнал авбал хамгийн сайныг нь одоо сэлж хагаад өгнө гэсэн. Тэгсэн балхай бүлгмийнхэн шилжээд байна. Жихэг үнний мэлмийг ашиглаад балхай бүлгмийн ахмадын бүх зүйлсийг нь харждаг. Та баруун бүлгмийн нэгийнхэн дайралтын салаа ийм хэн байна гэж юу? Чадвар холборлох нөхцөл нь энэ дайралтаар тэрний итгэлийг нь олж авах байдаг. Тэгээ бүгдээрээ дайралтаа эхлүүлнэ. Жихэгч тээвэрлэгчийн ажлаа хийгээл. Нэг дуулахтаа жижигхэн охинд бас өгөөд харилцаагийн чадварыг ашигласан чинь тэр охин нь Лаурентес гэр бүлийн хотгон охин Амстердамын гигантын Тересия байдаг. 22 настай. Үнний мэлмийг ашиглаад харсан чинь чадвар холборлох нөхцөл нь Тересагийн амийг нь үхлээс аврах байдаг. Кадр солигдоод нэг хүн гяндаа дотор байгаа хамгаалагч нарыг сэрээгээд балхай бүлгмийг оттолтонд оруулсан нилээд хэцүүхэн байдалтай байж. Ахмата ганцаараа явж байгаа хүмүүс урд байгаа дайсан та анхаар. Яг бүгд дууслаа гэсэн Тереса бүх хамгаалагч нарыг ганц дайралтаар ялцдаг. Тэгээ шууд тээвэрлэгч нар руу явдаг. Манай жигшог энтгийг зохицуулсан байдаг. Жигшог төвшингээ ахиулахгүй тулд гүйцэд алахгүй ямар ч хөдөлгөөнгүй болгоод яваад байдаг. Жихог нэг ахыг зүгээр өгөөд очиж тусалж байсан Тереса буруу ойлгож байна. Жихогийн ингэслээ гэд. Чамааг болон сайн хүн гэж бодсон юмсан. Толооны чадамж хүнийг ийм болгож байдаг. Бодвол чи энэ бүхнийг эхлүүлсэн биз. Хэн би юу? Ингээд толтоор болт. Битгий болтоотой чамааг өвдөхгээгүй байна. Гэхдээ энд үл ойлголцол. Тереса завсар өгөхгүй Жихог руу дараад идэг. Жихог дараатаас нь болдож Тересаг омгож байгаа. Ой, бид нар хамгаалч нар чи сэргээгүй. Өрөө би тэгсэн бол чамаа шууд алчих байсан. Нөгөө Жихог давруулдаг ах ч хурж ирээд хамаг учрыг нь хэлдэг. Үнэхээр уучлаарай. Намайг уучлаарай. Тэгээ Жихог Тереса хоёр танилцаад авна. Яагаад өөрийнхөө хүчээ нууж байгаа юм бэ гэсэн чинь Жихог чамтай адилхан зоригтой байгаа. Чи Зион бүлгмийг төргий барьж нууцаар Петрийн гэрэг авах гэж байгаа шиг би ч бас нэг зүйл нууцаар авах гэж байгаамаа гэдэг. Тэгээд энэ хоёр хамтрах орлоо. Хүчээ нэгтгэх хөдөл салж байгаа гэж юу? Бүх хүмүүс газрын зураг бас төлөвлөгөө санаж байгаа. Эмээд намайг энд байхад аюултай зүйл болохгүй. Гээд зүтгэсээр байгаа Жихогийг аваад босс руу явахаар бол. Жихог Петрийн гэрээ тэр дотор байгаа. Гисэнгийн систем зовлонгийн танхимын эзэн та хоёрыг анхаарч байна. Тэгэхээр танхимын эзэн бид хоёрыг үнэлж байна гэж юу? Үгүй, намайг үнэлж байгаа. Тереса шууд төвлөн өсөрч ороод скил ашиглаад зомбинуудын анхаарлыг татдаг. Өгцүүд болон хар шидгийн эсрэг Тересагийн ариун хүч маш сайн нөлөөлдөг.
Тересаг анхаарлыг сарниулж байхад жохиог шууд гол хэсэг рүү явж идэл. Энэ давхрын босс нь гарч ирээд дайрдаг. Нэг аргаас. Энэ хар цахилгаан нь маш хүчтэй. Өөрийг нь хийсэн хамгаалтыг оноод өвчдөг. Жохиог шууд гүйж байгаад хамгаалах сарын ганц дарилаар ялдаг. Тересаж бараг дуслаа. Одоо чийл үлдлээ. Ясан бөмбөлөг минь. Эсэн боссыг нэг гар голоо нь хаваан готлоод дэвсээд алчдаг. Тэгээ тэр залуу Монгол хөдөлгөөний ном шиг уншдаг ганц л хүн бий. Чамайг энэ дэрнэ гэдгийг мэдсэн юм аа. Уулзалгүй уджээ. Канчхёг. Чи чин юм блэ? Тэгээ жихэг үнний мэлбэг ашиглаад тоглолцчийн цонхыг нь хардаг. Нэр нь Чун Ёсунг. Нас нь 28. Левел нь 29 байдаг. Чадварыг нь хуулбарлан өгцөл нь болохоор Чун Ёсунг сэлмээрээ бүгдийг ялч чадна гэж өөртөө итгэдэг. Хамгийн хитгэж байгаа сэлмээр нь тулдаж ялвал чадварыг нь хуулж болно гэдэг. Эхний парт дээр гардаг мөсөөс алга болсон сэлмийг энэ нөхөр авсан л гэсэн. Цорилтын замхах VR тоглоом байхад жигшөг тоожигдож тэрнээс хойш байнга л жигшөгтэй тулж ялц зурлалтай болсон байдаг Чун Ёсунг. Энэ мөс итгэцэн өвчтэй сток руу чамайг мөсөөс сэлэм арайч аваагүй байх гэж бодож байсан юмс. Хөрхи өдөр болгон жигшөгийг дулаан дуудаж ялгаж байсан байдаг замхагт. Адилхан цэгээс эхэлсэн юм чи чамаас хосроогүй байх хэвээр. Гэт дүгэл дуудана. Тэгсэн Тереса Ёсонг руу дайрах гэж байтал Ёсонг тулдааны талбар гэж чадвар ашиглаждаг. Энэ чадвар нь домо expansion шиг нэг тулааны талбар сонгоод дайснаа аваад ордог өөр хүн нэвтэрч чадахгүй. Талбар дотроо орчход нэмээд ганцаарчлсан гэж чадвар ашиглаж байна. Энэ нь болохоор хэрэглэгчийн бүх үзүүлэлтийг 10-аар нэмдэг, дайсангийн бүх үзүүлэлтийг 10-аар бууруулдаг. Жихог их суул талтай болсон чинь нэгдлийн онцгой нөхцөл идэвчээд Ёсонгийн чадварыг нөхцөлгүйгээр хуулж болохоор олцдог. Тэгэд элдний дуу гэж чадвар авдаг. Элдийг 200% ойлгож гарынхаа хургуушгийг ашиглаж чадхаар болдог. Ёсунг шууд үсрээд орлож жихог өөдөөс нь сэлмээр дайрдаг. Сэлэмч нөгөө жинжалаараа. Чи юм уу? Дундын заны дайралж хаачаа. Яга натаа жинжлаар тулдаад байгаа юм. Гэт Ёсонг тэгдэг. Тэгэхээр жинхёгийн гол дайралт нь жинжал сэлэм мэдрээр биш өөр зүйл гэсэн. Буу ч юм уу юу юм те. Дөнгөж сурж байгаа хүн л ямар актер дайрч байх юм аа. Өөрийгөө анхлах суралцах гэхгүй юу? Маа. Жихогийн жинжал Ёнгсууны сэлэмтэй шууд савлцуул барахгүй нь ойлгомжтой. Дулааны талбар руугаа орохоос өмнө авсан чөтгөрийн бөмбөлгөө элдний дуутайгаа нэгтгээд элдний булш гэж чадвартай болоод нүдэн гэрэлтнэ. Аурага гаргахад би нарай дийлэхгүй гарныхаа зарим хэсгүүд гэмтдэг. Ёсунг жихогийн аураг мэдрэг ялахгүйгээ ойлгоод яагаад би чамайг давхгүй байгаа юм бэ гэж сэлмээс авталж жихог юу ч болоогүй юм шиг зүсчихнэ. Тэгээд ардан гарсаа сэлмийг нь сэлмээрээ хажуу тийш нь шидчихдэг. 138 дахь удаа ялагдлаа. Ног зүйл дуусах. Жинхёг инээснэ. Тэгвэл дараачуудаа 309 дэх шүү. Гэт гараан сунгана. Жинхёг дотроо нэг хүнээс 60 хоногийн дараа чадвар гэдгийг хурбулж болдог. Өөрөө хурж ирээ чадвараа тушаагаад байх хүнтэй болчлоо гэд харилцаа гэж чадвар ашигладаг. Дараачуудаа өөр байх болно шүү. Бас чихэн нэрийг чи мэдэхгүй юм байна. Хоёулаач тийм харилцаатай биш байхаа да. Тэгвэл баастаа онгосаа. Кадр солихтод нөгөө балхай бүлгийнхэн бас л дайралтад өртсөн байна. Төмөр голомнуудад. Энд чи дээд төвшнээс ус орж байгаа. Минчилж байна хүмүүсээ. Би бол values. Энэ балгасан эзний төвшмтүүдийн нэг. Хүмүүс ч сэлмээ тулгаа яах гэж ирсэн хэл гэтэл таард би хоёр сонголт өгнө. Эсэргүүцгүйгээр бүгд намайг даах уу? Эсвэл гээд цусаараа нэг хүнийг барьж алснаа. Далыг чи эзний дараа явах уу гэдэг. Кадр буцаад Жихог Тереса Ёсунг 3 дээр нь. Тереса юу хийж байна гэхлээр Тересагийн ариун хүчний тусламжтайгаар хөлдөө нөлмөс гэдэг айтмыг Жихог шингээж байгаа. Тэгтэл нөгөө гуравт балгасан эзнээс өрлөг ирдэг. Нөгөө балхай бүлгмэд барьцаалагдсан. Хэрвээ хүлээж авал төсгөлийн хөрөө хүртэлх бангсууд алга болно. Тереса ч нөгөө балхай бүлгийн хитийг аврахгүй шууд бэлтгэлээ. Тереса бид нар боссыг ялч чадах болов. Үнэндээ дайралтын бүлгэмгүй энэ ялна гэдэг боломжгүй. Тэгээд өөртөө эргэлзээ бодол дундаа орсон байхад Ёсунг би дайралтын бүлгэнд хамааралгүй болохоор явлаа. Тэгтээ ч нэг зүйл хэлчихэ. Тэр нөөш хөвөө хичээдэгч яг энэ мөчд боссыг ялч чадах хүн тэрнээс өөр байхгүй. Тереса тэгээд Жихогтой хамтрахаар болон. Кадр солихдоо Жихог Тереса хоёроос өсгөлийн өрөөний хаалганы өмнө ирсэн байдаг. Хаалганы цаанаас цацарч байгаа шид. Тэгмээргүй. Жихог Тересаг анзаарснаа. Хэрэггүй. Дулаан айл хүчтэй нь ялдаггүй юм. Чам төлөвлөгөө байгаа юм уу? Ганц л. Энэ дотор юу болж байсан? Надад бүх итгэлээ өгөөрэй. Гээд орно. Эцэст нь чи ирлээ. Хөлөөсөр байгаа залхаж байлаа. Гээд цус сорогч Алис вон Атракша хэлнэ. Энэ дүр бас ирээдүйд нэлээд чухал дүр. Бас миний хайртай дүрүүдийн нэг Алис. Нөгөө хүмүүс зүгээр үү? Жихог үнний мэлмэгээр хүмүүсийг гардал нөгөө холиокод дадахах нь байж үтэн. Энэ л нөгөө үүдний хамгаалцдаг сэрээсэн дурак юм байна л да. Чамайг энэ дууцсан шалтгаан бол чиний цусны үнэр маш амттай үнэртэж байна.
Өөр хүмүүсээс шал өөр. Цус орох цусыг ч амттай байна гэвэл хэн ч сонирн болно шүү дээ. Санаа зовлтгүй. Би чамайг 60 жил амьдруулахыг зөвшөөрч байна. Тийм үү. Баярлалаа. Тэгтээ би үлзэн амьдралынхаа турш зүгээр сайн чанарын хоол болмооргүй. Гэсэн шууд айлс бодоод Жихогийн хазар шүрдэг. Энэ чиний саналыг сонсон гэсэн юм. Чамд өөр сонголт байхгүй. Оо, ямар хэрсүү юм бэ? Болно өгөхгүй гэж хэлээгүү дээ. Би өөр илүү зүйл өгөх болно. Чамд. Чиний туснаас илүү юу? Болдоо. Яасан ч би бодлоо өөрчлөхгүй. Итгэлтэй байна уу? Би чамайг эргчүүлэхтэй болгоё гэсэн ч юу? Нэг муу хүн битий. Намайг Канжихё гэдэг. Самхагдаг чөтгөрүүдийн төлөөлөгч. Чамайг энэ газар чуулгах болно. Чөтгөрүүд. Бид хөрөн шунал өшөө авалтаас болж хүн төрөлхтний эсрэг болсон хүмүүс. Тоглогчныг самглаа явахаас хат. Заримдаа бүр бадгас гяндагийн мангасууд хамтардаг. Сонсч байсан юм аа. Би айл хэдийн 27 дахь давхрын хийдтэй харилцаа тогтоосон. Балгасыг бүрсэн хаалтыг арилгах талаар ч надад хэлсэн. Тэгэд надад итгэв үү? Үгүй. Чөтгөрүүд байна уу хүн байна уу хамаагүй. Бүгд л чадна гэчихэд нэг нь ч чадаагүй. Нэмэд чи чихэн дээр цэцэг ургуулгахдаа сайн юм аа. Хайр юм. Хамтдаа цас. Гэд айлс дайрсан чинь тэрээс урдуур нь ороод мална. Жихока би чамайг чадгаар хамгаалнаа. Тэрэн хүч. Дотор мох орчлаа. Гэд бүр илүү хүчтэй дайралт хийх гэж байна айлс. Жихог би чамд итгэв. Тэгсэн Жихог шууд Тересагийн араас нь нэвцүүлэгчдэг. Жихё. Тереса өгчлээ гэж юу? За, энэ үрээд бичлэгээ дуусгая. Дараагийн партийг 1 сарын 5 хавцаа оруулах байх шүү guys. Тэр болтол төвчээртэй хүлээж өгөөрэй. Тэгээд шинэ оны минь баяртай баярлаа.